Дараагийн бичлэгтээ тавтаа морил за би өнөөдөр маш их гариг ертөнцийн дээр өөрчлөлтүүд явагдаж байгаа. За тэр зүйлийг бас товчхон дурдаад тэгээ та бүхэндээ ямар одоо сэтгэл зүйтэй байх хэрэгтэй вэ гэдгийг хэлж өгье гэж бодоод бичлэг хийж гин. За тэгээд өөртөө шийдвэр гаргаараа гэдэг үг маань хамгийн одоо том түлхэр үгэнд болж байгаа. За тэгээд хүн өөртөө шийдвэр гаргаснаар баг багаар өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлнэ. Бүх юм баг багаар өөрчлөгдөж эхэлнэ. За тэгээд дээрэс нь сэтгэлээ бэлдээрээ гэсэн зүйлийг дамжуулах гээд гинт бичлэг хийх боллоо. За тэгээд 2025 онд барууны зурхаа одоо маш чухал болж байгаа юм байна л да. Барууны зурхаа гэдэг маань та бүхэн ч гэсэн бас мэдж байгаах гариг эрхсийн байрлал тий хөдөлгөөнийг ашиглан хүний зан чанар дээрэс нь үлээ хувь тавилан ирээдүйд болох үйл явдлыг ер нь бол тайлбарладаг зурхаан төрлийг хэлээд байгаа тий барууны зурхаа зүүнний зурхаа гэж бас байдаг тий. За тэгээд чухал одоо од гаригс маань ордууд руу шилжин орж байгаа хамгийн гол үзэгдэл болоод байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор дэлхийд хүн төрлөختөн бидний хувьд ч маш ховор үзэгдэл болж байгаа. Тэрийгээ дагаад маш олон өөрчлөлтүүд гарах жил гээд ингээд яриад байгаа энэ 2025 оныг. За тэрний одоо бас нэг өөрчлөлтийн цаг үе одоо таарч байна. Тэгээд 2025 он яг гихгүйгээр бас энэ өөрчлөлтүүд цаашид хэдэн 10 жил ингээд үргэлжлэх өөрчлөлтүүд гэж хэлээд байгаа байхгүй юу. Жишээ нь одоо 3 сарын 30-нд бас нэг би бичлэг хийхэд Далай ван гариг 13 жилийн дараа ингээд хоньны орд руу шилжин орлоо гэл ингээд бас нэг ярьжсэн тий. За тэнгууд одоо 5 сарын 25-нд бас Санчир гариг ингээд 2 жил 3 сарын дараа хоньны орд руу шилжин орж байрлах бас нэг тийм шилжилт хөдөлгөөн байгаад байгаа. За тэгээд бас дээрэс нь 7 сарын 7-нд Тэнгэрийн ван гариг гэж байдаг тийм 8 жил орчмын дараа одоо ингээд үхрийн ордноос ихрийн орд руу ингээд шилжиж орж байгаа тийм хөдөлгөөнүүд ер нь бол ингээд ойрхон явагдаж байгаа учраас маш одоо ховор үзэгдэл гэж үзээд байгаа юм байна. Одоо жишээлбэл 8 жилийн дараа ингээд үхрийн ордноос ихрийн орд руу ингээд орчхороо 2033 он хүртэл яг тэндээ ингээд байрлана гэсэн үг байхгүй 8 жил ямар ч хөдөлгөөнгүй ингээд байрлана гэсэн үг. Тэгэхээр энэ хөдөлгөөнд ордог зүйлүүд нь ч гэсэн бас маш олон жилийн дараа ингээд үргэлжилж хөдөлгөөнд ордог учраас тэрийг нь дагаад бас одоо бидний амьдарч байгаа энэ нийгэм амьдралд за хүн хувь хүнд ч гэсэн маш их өөрчлөлтүүд гардаг. Тэр өөрчлөлтүүдийг өөртөө ингээд зөв зохистой аятайхнаар одоо ашиглаж чадах юм бол маш их одоо хөгжил дэвшилж гэсэн явагддаг гэсэн үг. 5 сарын 21-нд нар үхрийн ордноос ихрийн орд руу шилжсэн юм хөдөлгөөн явагдсан байгаа. Тэгээд нар ингээд үхрийн ордонд байрлаж байхдаа болохоор ерөнхийдөө ингээд тогтвортой, за элбэг баян, за тэгээд 5 мэдрэхүүгээ илүү ашиглах зэргийг одоо илүү ингээд илэрхийлдэг тийм түлхүүр үгтэй байсан бол нар ингээд ихрийн ордонд шилжин орсноороо нэг гинтийн нийгэмд өөрчлөлт гарах ч юм уу тий хөнгөн нэг тийм бодлогогүй байдлууд ч юм уу за тэгэл хурдтай яарах тэр нэг одоо үйлдэлүүд гаргах ч юм уу за тэгээд сониут зан ч юм уу тийм зүйлүүд одоо түлхүүрэг болж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг осондоо үхрийн ордонд 50 байжсэн бол ихрийн орд руу ингээд шилжихийн тулд жоохон тийм болчмгүй өөрчлөлтүүд гарах магадaltaй учраас тэрийгэ бүгдээрээ өөрсдөө бас тохируулга хийнэ гэдэг нь бол хувь хүний хамгийн чухал зүйл болж ирээд байгаа. Тэгээд ихрийн ордны түлхүүрэг угаасаа мэдээлэлтэй янз бүрийн яриа одоо нөгөө хийх хоосон яриач байж болно, зөв буруу яриач байж болно. За тэгэл дээрэс нь суралцах гэдэг тийм зүйлүүд байдаг болохоор хүний бодол сэтгэхүй нэг өсөндөө маш идэвхтэй болдог гэж байна. Хүн хоорондын холбоо харилцаа нэмэгдэнэ. За тэгээд илүү дотгошоогоо байдаг байсан бол хүмүүс илүү гадагшаага чиглэдэг хандлагууд ч гэсэн нийгэмд ажиглагдж ирнэ гэдэг ийм өөрчлөлтийн шинж тэмдэгтэй байгаа байхгүй. Тэгээ би энийг уншиж агаад нэрээ одоо манай Монголд ч гэсэн ямар олон нийгэмд хөдөлгөөнүүд өөрчлөлтүүд бас ингээл гинтгэд гарч ирээд байна гэл ингээ бодсон чинь энэ дээр явагдаж байгаа одоо гариг ертөнцийн өөрчлөлт ингээл бидний нийгэмд бидний амьдралд нөлөөлдөг гэдэг нь бас учиртай ч юм уу гэсэн бас бодол орж ирсэн. За тэгээд ингэж одоо 2025 онд ер нь бол маш олон гариг ертөнцийн нар одоо юу гэдгийг те түрүүн хэлсэн Санчир гариг, Тэнгэрийн ван гариг гэл энэ гариг ертөнцүүдийн хөдөлгөөнүүд өөрчлөлтөнд орж байгаатай уялдаад хүн төрлөختөнч тэр дэлхийн ертөнцийн чир одоо томоохон өөрчлөлтүүд гарах жил гэж үзээд байгаа учраас энэ нь ингээд нөгөө түрүү хэлсэн барууны зурхаа талаасаа бол маш ховор үзэгдлээ гэж
одоо үзэж байгаа юм билээ. Тэгээ тиймээс хүмүүс ч гэсэн илүү өөрлөгөө хандаж хувь хүний хандлагад маш олон тийм томоохон өөрчлөлтүүд орно гэж байгаа байхгүй юу. Нэг үгээр хэлэх юм бол би өөрөө гэдэг түлхүүр хөвгтэй болж за тэгээд илүү одоо өөрчлөгдөе гэсэн хүсэл эрмэлзэлтэй болж за тэрнийгээ дагаад үйлдэл хийнэ гэсэн ийм үгийг ашиглаад байгаа байхгүй юу. Дээрэс нь одоо өөрийгөө эргэж харах. За өөртөө дүгнэлт хийх, өөрийгөө зөв дүгнэх. За тэгээд засах, залруулах юм байвал тэрийгэ хийх ийм цаг үе юм бэлээ гэдэг. Тэгэхээр энийг ингээл уншаад байж хат би бас яг л энэ 4 сарын сүүлээр 5 сард өөрлөгөө маш их одоо дүгнэлт хийж байгаа ийм үеуд болоод байгаа байхгүй юу. Миний хувьд бол тэгснээрээ хүн өөрийнхөө анзаарч байгаагүй зүйлийг ингээд анзаарна. За өөрийгөө шинээр таньж мэднэ. За тэгээд өмнө нь таньж мэдэж байгаагүй зүйлээ шинээр ингэж бий болгоно. Би чи ийм хүн юм байна штэ гэж те өөрийнхөө мэдгүй зүйлийг мэддэг болно ч гэдэг юм уу. За тэгээд өөртөө дүн шинжилгээ хийж тэгснийхаа үр дүнд цаашид ямар байх вэ гэсэн шийдвэрээ хамгийн гол нь маш тодорхой гаргаж өгөх хэрэгтэй шүү гэсэн ийм чухал цаг үе болоод байгаамаа. За тэгээд одоо яг 5 сарын 25-нд бас Санчир гариг Үхрийн орд руу шилж хөдөлгөөн явагдаж байгаа учраас Санчир гариг маань Далайван гаригтай ингэж илүү ойртож байгаа тийм бас үзэгдэл болоод байгаа. Тэгээд энэ хоёр ойртохоор яадаг вэхээр хүний нөгөө нэг төсөөлөл. За тэгээд төсөөлөл гэдэг нь одоо нөгөө нэг мөрөөдөл хийх хоосон төсөөлж гэдэг юм. Одоо нэг тийм буруу муу тал руугаа бодох юм бол тэр нь бодит болох магадлал илүү өндөр байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас сэтгэл санаагаа төөрөгдөлд оруулахгүй тулд одоо тодорхой шийдвэр гаргах нь одоо чухал юм аа гэдгийг л ингэж тодтогч хэлээд байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэлх өөртөө хийсэн дүгнэлт юу байдгийг те би яг юу хиймээр байна, яамаар байна, цаашид яг би ямар одоо ажил бол ямар ажил хийж цаашд байх юм, за ямар хүнтэй хамт байж эргэн тойрондоо юу байлгах юм гэдэг юм одоо ердөөсөө л өөртөө ямар зүйлүүдийг шийдмээр байгаа нь тэдрийгээ шийдэж тодорхой болгох зөв цаг үе юм болов уу гэж бодоод байна. Тэгээд гол нь түрүүн хэлсэнтэй төөрөгдөлд орохгүй тулд гэдэг зүйлийг бас та бүхэн маань нэлээд анхаарч бодож байгаараа гэж бодож байна. Би ч гэсэн бас өөртөөгөө ингээд ажиллаад зан чанар дээрээ ч гэсэн маш олон одоо шийдвэр гаргаж байгаа байхгүй. За би одоо ийм үед ийм одоо зан характер ер нь бол гарахгүй ч гэдэг юм уу те. За энэс хойш бол иймэрхүү одоо хүмүүсийн хандлага гарч ирэхэд би иймэрхүү байдлаар одоо авч гарч явъяач гэдэг юм ингээд маш олон зүйлийг бодож ингэж өөртөө шийдвэр гаргаж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд энэ 5 сар чинь ер нь бол Үхрийн орд яваад ингээд дуусж байгаа шүү дээ тий. Тэгээ Үхрийн орд гэдэг маань ерөөсөө гол түлхүүр нь мөнгө, хувийн өмч, тэгээд өөрт байгаа чухал зүйлүүд байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо мөнгөний тухай ямар нэгэн одоо бодол байдаг, мөнгөнд хандсан ямар нэгэн өөрт чинь одоо дутуу төлмөх зүйл байдаг бол шинээр өөртөө тэр мөнгөний тал дээр бас дүрм шийдвэр гаргаж тунгаан бодох хэрэгтэй гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ Үхрийн ордонд мөнгөний тухай бодох хамгийн сүүлийн ийм чухал цаг үе юм шүү гэж бас хэлсэн байсан. Тэгэхээр мөнгөний тал дээр одоо ямар нэгэн байдлаар та одоо тий дутуу төлмөг юм байдаг бол тэрийгээ шийдвэртэй болгоод за ингээд хит үрлэхэн бол одоо тийхгүй гэдэг ч юм уу тий юун дээр болохгүй юм ч гэдэг юм одоо мөнгөн дээр яаж ханддаг гэдэг тэр хандлага өөртөө ингээд өөрчлөлт хийж шийдвэр гаргаж бий болгох хэрэгтэй юм болов гэж бодсон. Тэгэд одоо бас Үхрийн ордны үед одоо нартаа ингэж ойрхон оршиж идэг 3 гариг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ангараг гариг, сугуур гариг юу гэлээ нэг нь за ямар ч хэсэн 3 гариг ингээд нартаа их ойрхон байгаад за тэгээд энэ 3 гаригууд маань Үхрийн ордондоо ингээд байрлахтаа тогтвортой тэр хөдөлгөөнд ингэж байж чадахгүй эргэж буцаж ухарч ингэж гарч орох тийм үзэгдлүүд маш олон давтагдаад байгаа учраас одоо энэ яг Үхрийн ордны 4-5 сарын үед бол хүн төрлөختөнд тэгж их нэг өөрчлөлт анзаарагдаж одоо мэдрэгдэхгүй байгаа байх гэсэн тийм зүйлийг хэлж байгаа хгүй. Тэрнээс биш бидэнд бол яг нэг мэдэгдэхгүй байгаа л болохоос биш цаг үе ингээд өөрчлөлт рүү урагшилсаар шилжсээр байгаа шүү. Тийм болохоор одоо 2025 онд өөрчлөлт биднэрт яг нэг их мэдэгдэхгүй байж магадгүй ч гэсэн ер нь бол маш их шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа. Маш их тийм энергийн хөдөлгөөн
хөдөлгөөнд орсон жил болох учраас толгой иргэм одоо хөдөлгөөнүүд ч гэсэн явагдана. Тийм учраас тэр өөрчлөлтийг ашиглаад өөрсдөө бас тэрийгэ дагаад урагшилж шинээр хөгжиж дэвшиж явах хэрэгтэй болоод байна гэж байгаа. Тэгээд гол нь ингээд тэр өөрчлөлтөнд хамт ингээд урагшлахын хувьд урагшилж болно. Өөрийгөө гол нь төөрөгдүүлэхгүй. За тэгээд зөв шийдвэр өөртөө хамгийн гол нь зөв шийдвэр гаргаад энэ хөдөлгөөнүүдээс хоцролгүйгээр хамт ингэж өсөж хөгжихийг хүн өөрөө шийдэж үйлдэл хийх хэрэгтэй юм шүү гэдэг зүйлийг л хамгийн гол нь одоо энэ хөдөлгөөнүүдийн үеэр хэлээд байгаа юм байна гэж бодсон. Тэгээд та бүхэндээ хэлэх гол зүйл маань өөртөө зөв шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаая. Баярлалаа.